За сайн байцгаана уу? За нүүр номынхаа найзуудын энэ найзуудаа өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан өдөр байна. За тэгээд танд өнөөдөр ер нь хүн гэдэг амьтан ерөөсө хичнээн их ачаалал энэ нурандаа үүрч явах юм болоо энэ тухай хэдүүтэй ярилцъя да. Тий. За энийг ярихын тулд би нэг жишээ аваад үзье. За надад нэг ийм гоё ийм цэнхэр цүнх байдаг. Тэгэхээр хүн амьдралд одоо ихээсээ төрөөд ер нь өөрийнхөө гэсэн бяцхан одоо ачаалал үүрч ихэлснээс эхлээд одоо магадгүй 20 30 40 50 60 70 80 за магадгүй 100 хүрээд одоо ингээд амьдрдаг. За тэгтэл энэ амьдралын туршид одоо бидний энэ цүнхээр одоо жишээлээд бодоод үзье. За эхлээд эд хорчлоо бодоод үзье. Хүний амьдралд одоо жишээлбэл та энэ цүнхийг онгойлгоод та амьдралдаа өөрийнхөө одоо та хэдтэй байна? 20-тай байна уу? 30-тай байна уу? 50-тай байна уу? Хамаагүй. Та 50 хүртэл амьдрсан, 40 хүртэл амьдрсан тэр дурсамжуудаа энд хийгээд үз. 40-аас 50 хүртэл одоо магадгүй та 20 жил хүртэл амьдрсан бол 20 жилд та эд тогшлоо хийгээд үз. Таны энэ цүнхэд тэр бүх эд тогшил чинь багтах уу? За хэрвээ бүр багтаалаа гэж бодъё. За октын хэрэггүй одоо эд тогшлоо хий, уншаад дууссан номнуудаа хий. За тэгээд нэг цуглуулдаг баахан нэг цуглуулгануудаа хий. За хүний амьдралч одоо өшөө юу хэрэгтэй хүн болгон энэ чинь амьдрч байгаа юм чинь за хөргөч зурагт одоо машин бүхэл юм энэ цүнхэндээ багтаагаад за ингээд та өөрөд үз. Мэдээж хэрэг маш их одоо энэ цүнх чинь дүүрсэн ийм цүнхийг та 20 жил 30 жил одоо шинэ олон жил ингээд өөрөд явна. Өшөө цаашдаа амьдрал дуусаад ч өшөө маш их юм энэ цүнх рүү орох. Гэтэл энэ цүнх маань яаж юм даахгүй болж байгаа биз? Даагдахгүй болж байгаа хүн болгон бид нар анзаардаг. За өөрөд явж байгаа цүнх маань даагдахгүй болоод ирэхээр бид нар яадаг вэ? Хуучилчдаг, урагддаг, тийм ээ. Хүн харахад аягүй муухай болчдөг. Тэгэхээр бид нар яадаг вэ? Тэрийг солихоос өөр аргагүй болдог. За тэгэхээр бид нар энэ цүнхэндээ хэрэгтэй хэрэггүй юм баахан юм чихсээр байгаад миний амьдралын маань одоо энэ үүрэгч маань дүүрсэн байна. За маш хүнд болцсон байна. За хоёр дахь жишээ. За та одоо эд хоршил биш. Зөвхөн найз нөхдөө хүрээлж байгаа хүмүүсээ хайрлж хүндэлдэг найзуудаа одоо цуг ажилдаг хүмүүсээ цэцэрлэгийнхаа найзыг магадгүй одоо хөршүүдээ танилуудаа бүгдийг ингээд энэ цүнхтэй хийгээд үз. Хийгээд үзэхлээр эн чинь амьдрал юм чинь хойно хүн юмсан хойно нөгөө хүмүүсийн дунд юу болдог вүлээ? Уур уцаар стресс, талархал, баяр баясгалан, зовлон, жаргалан бүх юм тэр хүмүүстэй холбоотой бүхэл одоо тантай холбоотой тэр хүний тантай холбосон тэр амьдрал үнд багтана. Тэгэхээр тэр болгон одоо энэ цүнхэндээ хийгээд ирэхлээр мөн л нөгөө цүнх маань даагдахгүй бол. Даагдахгүй ч гэсэн бид нар ингээл үүрэл явдаг ч бүр булан бүгтийгээл те. Айгу амьдрал айгу хэцүү байгаа ч гэсэн тэгэл нөгөөх үүрэл ингээл явдаг. Хайж ч болдгоо авчирч ч болохгүй тийм ээ. Эд хогшилж байдаг, найз нөхөдч байдаг. Энэ бол нууц биш. Тэгэхээр бид нар танд нэг хэрвээ хэлвэл за та энэ цүнх чинь урагдсан байна. Та шин цүнх ав. Та хуучин цүнхнээс 2-3 юм ингээд сонгоод л аваад үлдсэний та хай гэвэл та чухам юуг нь хайх байсан болов? Та бодоод үзээрэй. За зарим хүн магадгүй за бичиг баримтаа л авъя эд тогшлоос бол те. Эсвэл нэг за дурсамжийнхаа зургнуудыг л аваад үлдэх юм шүү гэж бодно. Тийм ээ? Найз нөхдөсөө болвол за тэр л миний өстө жинхэнэ найз. Тэр л миний жинхэнэ бизнес хамтрагч. Тэр л миний өстө хайр юм шүү гэдгийг л бид нар авч хэлнэ. Худал хуурмаг найз буюу эсвэл нэг итгэж болохгүй хүмүүсээ бид нар яах вэ? Мэдээж хуучин цүнхэнтэй л орохыг бодно. Тэгэхээр хүн ерөөсөө амьдралын туршилт маш их ачаалал илүү дутуу юм маш их үүрч явах юм болов гэсэн юм бодол байна. Тамирчин хүн ийм үүргэвч үүрээд маш ингээ хол ингээл гүйдэг шүү дээ тийм ээ. Хэрвээ ууланд гарч байгаа унсуудыг бид нар харахад яг их хүнд юм үүснэ. Хүнд байлаа ч гэсэн тэр нь айгу авсаархан хөнгөн тийм ээ. Компас нь байж байдаг, чиглүүлэгч нь гарч хийдэн байдаг, аяг нь байдаг, замаад үзэг харандаа тэмдэглэл бичдэг тэр юмнууд нь байж байдаг. Зөвхөн шаардлагатай пүүгээ дэлхийгээ хөрх ингээ хураагаад дотор хийцэн усаа хийгээд ингээд лаваа явж байдаг. Тэр цүнхэнд илүү хэрэггүй юм ерөөсөө огт байдгүй. Та нар тэрийг мэднэ баг. Яг тэрнтэй адилхан бидний амьдралд
энэ цүнхэндээ үүрч яваа өөрсдийнхээ амьдралд ер нь хэрэгтэй хэрэггүй новш, хэрэгтэй хэрэггүй харьцаа холбоо бидэрт юм шаардлагатай байгаа болов уу гэсэн ийм л бас бодол байх юм л та. Мэдээж хүү юм чинь бид нар хүмүүсийн дунд орж ирээ, зарим нь гомдно, уурлан, зарим нь баярлан, зарим нь таныг ерөөн, зарим нь таныг хараан, зарим нь танд атаархан, зарим нь танд баярлан. Тийм ээ. Тэгэхээр тэр дотроос бүгдийг зохицуулах гал та ингэж явах юм бол уучлаарай таны амьдрал ерөөс хүрэлцэхгүй айгүй хэцүү шүү дээ. Хүн болгон нэг характертай, хүн болгон нэг өөрийн гэсэн бодол санаатай. За тэгээ эд хогшил дээр ярих юм бол ерөөсө бүх юм ингээл хэрэгтэй хэрэггүй баахан юм эд хогшил цуглуулаад тэр чи хэрэггүй юм ингээл гаднаас оруулж ирээл цуглуулад ингээд байх шаардлага байгаа юм уу? Яг таны амьдрал, яг таны хүсэл мөрөөдөлд, яг таны төлөвлөгөөний дагуу, яг таны одоо магадгүй маргаашийн үр хүүхдүүд чинь хэрэгтэй юм уу яг чухам гэдгээ бид нар юм сайн боддог юм болов тийм ээ. Тийм болохгүй бид нар их хүнд ачаа үүрч за тэгээд их хүнд ачаа үүрсэн хүн мэдээч хэрэг маш их ууртай, стресстэй болдог тийм ээ. Маш их гомдомтгой болдог, маш их одоо өөрийгөө үнэлэхгүй болдог, үнэлэмж буурчдаг хүний өөрийн тийм ээ. Тэгэхээр бас тэрнээс л боллоо, энэс л боллоо гэж ингээл нэг маш их боломж байгаа хэрэг байж байхад тэр боломжийг олж харах тийм нүд нь өөрөө хэлдэг. Хам босгоцсон өөртөө тийм байж байгаа. Дараагийн сайхан боломжныхаа өмнө хам босгоцсон байдаг. Тэгэхээр хэрвээ бидний ачаа маань нуруунд дээр байгаа ачаа маань жоох хөнгөн байх юм бол бид нар хол явна. Тийм үү? Хол гүйж чадна шүү дээ. Яг л тамирчин хүн шиг. Ачаагаа жоохон хөнгөлөөд сайхан хөнгөө зүгтэй байх юм бол бид нар нэг ядарч цэцэхгүй яг зорсон газар хүрэх тэр боломжтой юм уу да гэж боддог юм. Тэгэхээр бид нар би тэгж бодож байгаа юм л да ер нь тий. Юм болгоныг зохицуулах гал хүн болгонтой ингээл найс тавиал тэр тийм нэг цүнх авчиж энэ тийм гоё юутай болчих эд хогшилтой болчих тэр тийм гоё үнэтэй машинтай болчих гээ тэрийг дуурайгаад ингээд явах шаардлага байна уугүй юу? Яг надад миний хэрэгцээг хангасан гар утсал байг л дээ. Яг миний хэрэгцээг хангасан тэр машин байж л л дээ. Би яг нэг сайхан байшинд амьдрмаар байж тэр нь л байхад болох юм шүү. Тийм ээ? Хитрхи хэрэгтэй хэрэггүй юмд хэдүүлээ нервэ барж, цагаа барж, тийм ээ? Энэ нуруундаа илүү дутуу юм өөрч явахгүй гэсэн тэр санааг л та хэдтэй хуваалцсан. Гэхдээ та нар хүн болгон өөрийн гэсэн бодол санаатайг би хүндэтгэж үзнэ. Тэр бол мэдээч хэрэг бид нар энэ бол зөвхөн л та нартайгаа зүгээр ингээд хуваалцсан санаа юм шүү. Тий. За та нартай амжилт хүсье. Баяртай. Дараагийн бичлэг болт баяртай.